Сайн мэцгаано уу, Руна ТV суугата тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Тайваны Шинбэй хотод гарсан нэгэн аимшигт гэр бүлийн аллагын хэргийн талаар ярих гээд бэлтлээ. Өглөөний сонин тараадаг хүн өдөр бүр нэг айлд сонин хөргөж өгдөг байсан. Тэр айл бол Лин овогтын гэр бүл. Ихэвчлэн энэ айлын эзэн 50 гаруй настай эрэгтэй Линийн шүү өглөө бүр хашаандаа дасгал хийж байхад нь сонин тараагч дүүнд сонингийн авчирч өгдөг байсан. Гэтэл 1998 оны 10 сарын 11-ний өглөө сонин түгээгч урдын адил очтол хашаанд хоосон ердийн шигээ эзэн нь гадаанаа байхгүй байсан. Сонин түгээгч ихэндээ өвдсөн юм болов уу гэж бодсон ч үүдний хэсэгт улаан толб мэт зүйл байгааг хараад сэжиг төрдөг. Тэгээд гадаа зогсоод дуудахад хинч гэрээс гарч ирдэггүй. Ингээд нэг л сэжигтэй санагдсан учраас хажуу айлынх нь хөршинд очин хажуудлынх нь айл сэжигтэй байна гэдгийг хэлээд хөршийг нь дагуулад хамт тэднийх рүү буцаж ирдэг. Ингээд тэр хоёр гэрийн хаалгыг нь түлхэж үзтэл хаалга нь онгорхоо байсан. Тэгээд дотог шорох мөчөд хамар цоргсон цусны өмхийн өнөр үнэхээр аимшигтай өнөртөж байсан. Гэрийн зочны өрөөнд Линийн шүү болон түүний эхнэр Жингван хоёр цусанд хутгалдан унсан байдалтай, бие нь олон тооны шархтай, бүхэлдээ тасцсан сийчүүлсэн юм шиг маш аимшигтай харагдаж байсан. Хан шал тэр чигтээ цусаар будагдсан, цогцсыг шалаар чирсэн юм шиг мөр хүртэл илээсэн. Сонин түгээгч хөрш хоёр айсандаа гадагш гүйн гарч ирээд шууд цагдаад мэдгдсэн. Ингээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар хэргийн газарт ирээд бүр өөрсдөө ч шоконд орцгоосон. Байшин бүхэлдээ яг л улаан будаг цацсан юм шиг цусанд будагдсан байсан. Шүүх хэмлэгийн дүгнэлтээр нөхөр Линийн шүү 60 удаа, эхнэр нь 52 удаа хутгалуулсан гэдэг нь ил болдог. Зарим шарх нь бүр 20 см гүн нэвт орсон байсан. Нөхрийнх нь хид хідэн хуруу хүртэл таслагдсан байсан. Энэ бүхнээс харахад гэмт итгээд маш их өс хонзон уур хилэнтэйгээр эхнэр нөхөр хоёрын амь насыг бүрлэгсэн юм шиг харагдаж байсан. Эхнэр нөхөр хоёрын цогцос байсан зочны өрөө бол анхны халдлагын газар биш гэдэг нь харагдаж байсан. Цагдаа нар хоёр давхурт гарч үзэхэд унтлагын өрөөнд илүү ширүүн тэмцлийн мөрүүд байсан. Тойл, шүүгээ, ширээ, сандал бүгд эвдэрсэн. Цус маш их хэмжээгээр асгарсан байсан. Цусны мөр шаттайган доош үргэлжилж байснаас харахад эхнэр нөхөр хоёр эхлээд хоёр давхурт халдлагад өрчөж дараа нь нэг давхар руу зүгтсэн бололтой харагдаж байсан. Мөн шатны доороос гэмт итгээдийн мөр олдсон. Энэ бол мэдээж гэмт хэргийн маш чухал баримт болдог. Тэндээс цагдаа нар нэг сонин зүйлийг анзаарсан. Линийн шүү үргэлж үнэтэй Rolex цаг зүүдэг байсан. Хэдийгээр түүний зүүн гарын хид хідэн хуруу тасарсан ч гэсэн цаг нь бол гарандаа зүйлттэй хэвээрээс хэрвээ дээрэн байсан бол ийм үнэтэй цагийг авч явахгүй өнгөрөөнө гэж бол бараг л байхгүй. Гэтэл хүчээр нэвтэрсэн уул мөр байгаагүй, цаг нь ч гэсэн гарандаа зүйлттэй чигээрээсэн. Иймээс цагдаа нар энэ бол магадгүй танил хүний хийсэн гэмт хэрэг байж магадгүй юм байна гэж дүгнэдэг. Гэр бүлийн ойр дотны хүмүүс өрийн асуудал, ажил хэрэг, хайр дурлалын холбоотой асуудал гээд бүх зүйлийг нь шалгаж эхэлсэн. Ингээд шалгаж авах явцдаа Лин овогтонгууд орон нутгийн алдартай ресторан ажилуулдаг Чинэлэг айл гэдэг нь тогтоогддог. Хүмүүсийн хэлснээр тэд өгөөмөр сайхан ааштай хүмүүс байсан бөгөөд онцгой дайсантай, маргаантай хүн бараг л байгаагүй байхаа гэж хэлцгээж исэн. Энэ гэр бүлд нэг онцлог байсан. Нөхөр Линийн шүү анхны эхнэрээсээ 2 охинтой, дараа нь одоогийн эхнэртэйгээ гэрлэж нэг хүүтэй болсон. Тэр хүн 18 настай Линчин Вэй гэдэг хүү байсан. Тэгтэл хачирхалтай нь хэрэг гарснаас хойш энэ хүү огт үзэгдээгүй. Цагдаа нар бүтэн өдөржин байшинд ажиллаж байхдаа ч тэр ерөөсөө гэртээ ирээгүй. Гараж руу н очиход ээжийнх нь хүүдээ авч өгч байсан улаан спорт машин нь гаражтай байгаагүй. Үүн дээр нэмээд хүүгийн өрөөнөөс цустай гутлын мөр, цус арчсан цааснууд илэрсэн. Хувцсны шүүгэн ч гэсэндээ маш их эмх замраагүй болсон байсан. Анхандаа цагдаа нар магадгүй хүүгэнч бас хин нэгэн хулгайлаад аваад явчихсан юм болов уу гэж бодсон ч гэсэндээ хөршүүдийнх нь мэдүүлэг бол энэ таамгийг нь өөрчилөхөд хүргэдэг. Хөршүүдийн хэлснээр Линчин Вэй угаасаа гэртээ тогтож суудаггүй, найз нөхдөө байнга гэртээ авчирдаг. Бүр сүүлийн үед найзууд нь энэ айлд бараг хамт амьдраад байх шиг харагдсан гэж
гэж хэлцгээдэг. Өчигдөр шүнж гэсэндээ маш их дуу шуугаантай байсан гэж хуршууд нь хэлдэг. Ингээд цагдаа нар хүүг хохирогч биш гол сэжигтэн байж магадгүй юм байна гэж сэжиглж эхэлдэг. Гэвч тухайн үе бол 1998 он байсан болохоор өнөөгийн шиг хяналтын камер, дижитал мөрдлөгийн боломж бол бараг л байгаагүй. Тиймээс цагдаа нар нэг зал хэрэгэлдэг. Тэд хэвлэлээр энэ хэрэг нь магадгүй дээрмийн хэрэг байж магадгүй нэмэлт мэдүүлэх шаардлагатай байна гэсэн мэдээллийг санаатай тараадаг. Ингэснээр Линчин Вэй өөрөө цагдаагийн газар руу хурж ирж гэрийнхаа талаар мэдүүлэг өгнө гэж тооцоолсон байгаа. Тэдний энэ аргач гэсэндээ маш амжилттай болж маргааш өглөө нь Линчин Вэй 5 найзынхаа хамт цагдаагийн газарт өөрөө хурж ирдэг. Түүнтэй хамт нэг эрэгтэй найз Сүү Жэн, найз бүсгүй Лайн, мөн Лю Ишин, Жан Юу, Жу Си Ин гэсэн 3 эмэгтэй найзууд нь хурж ирдэг. Линчин Вэй маш тайван харагдаж байсан. Тэр бүр би манай гэрээс дээрэмцэн эд зүйлсийг шалгаж өгөхөөр ирлээ гэж цагдаа нарт хэлдэг. Цагдаа нар түүнийг илүү сэжиглэж эхэлдэг энэ байдлыг нь хараад тэр энэ хугацаанд хаана байсан бэ гэдгээ хэлэхдээ найзуудтайгаа аялалд явах гад явж байгаад буцаад ирсэн гэж хэлдэг байгаа. Хэдийгээр ингэж хэлсэн ч гэсэндээ хит хитэн зүйл бол зөрчилдөж эхэлдэг. Байцаалтын үеэр Линчин Вэй баг зэрэг сандарч хумсаа мэрж эхэлдэг. Тэр мөчид нэг мөрдөгч түүний хумсны завсар хатсан бор улаан зүйл байгааг анзаардаг. Тэгээ энийг бол сайн хартал энэ бол цус байсан. Линчин Вэй үүнийг хэлэхдээ ууланд явж байхдаа шумууланд хазуулсан. Тэгээ маажаад хумсны завсар цус орчихсон байхаа гэж тайлбарлсан. Гэхдээ энэ нь бол мэдээж үнэмшилгүй байсан. Цагдаа нар тэр даруй шинжилгээ хийлгэхэд тэр цус нь Лин овогтын гэр бүлийнхний цус болох нь бол тогтоогдсон. Гэхдээ тэр үеийн технологиор бол яг хэний цус болохыг нь бол тогтооход хэцүү байсан ч гэсэндээ энэ бол маш ноцтой нотлохоо болсон. Ингээд цагдаа нар найз нарыг нь тусад нь байцаах тактик хэрэглэж эхэлдэг. Ялангуяа Лю Ишин, Жосийн хоёр хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй цагдаа нарт үннээ хэлж эхэлсэн. Эндээс бол маш аимшигтай үнэн ил болж эхэлсэн. Линчин Вэй чинэлэг айлын ирэх таних ганцгүй байсан. Эцэг эхийн түүний хүссэн бүхнийг биелүүлдэг байсан. Сургуульд явхад нь үнэтэй мотоцикл, хамгийн сүүлийн үеийн компьютерийг шинчлэгдэж гарах болгонд нь түүнд авч өгдөг байсан байгаа. 18 нас хүрэхэд нь бүр улаан өнгийн маш үнэтэй спорт машин хүртэл авч бэлгэлсэн. Үүгээр зогсохгүй сар бүр карманы мөнгө гэж маш их мөнгийг түүнд өгдөг байсан байгаа. Гэтэл тэр өөрөө сурах дургүй, техник мэрэгжлийн сургуульд орсон ч гэсэндээ дундаас нь сургуулаа хайчихсан. Аавынхаа ресторанд ч туслахыг хүсдэггүй. Сүүлдээ арх мөрөдөө тоглоо мансууруулах бодисыг хэрглэж эхэлсэн. Түүнийг даган иймэрхүү амьдралтай 5 найз нь ч гэсэндээ ингэ бүрдсэн байсан байгаа. Тэр найзуудынх нь нэг нь эрэгтэй Сүжин, үлдсэн нь эмэгтэйчүүд байсан. Зарим нь совилгын чиглэлээр сурсан, бүр нэг нь эмнэлэгт ажиллаж байсан тул эм тариа олж чадах боломжтой тийм эмэгтэй байсан. Линчин Вэй эцэг эхээсээ байнга мөнгө нэгтэг, аав нь анхандаа ол хүүгээ өрөвдөж дахин тусалдаг байсан ч хүү нь улам замаа алдаж гэртээ найзуудыгаа авчирч бүр хамт амьдарч эхэлсэн байгаа. Аав нь үүнийг нь хараад төвчж чадхаа болж нэг өдөр найзуудынх нь өмнө чанга дуугаар хүүгээ загнаад найзуудыгаа гэр гэрлүү маргааш гэхэд явуулсан байгаарай гэж загинсан. Тэр мөчөд бол Линчин Вэйгийн хувьд бүх зүйл өөрчлөгдөж тэр өөрийгөө найзуудынхаа өмнө гутаагдлаа гэж мэдэрч бүгдийг нь алчхыг хүчих юм бол угаасаа бүх хөрөнгө нь минийх болох юм чинь гэж шийдсэн байгаа. Ингээд 1998 оны 10 сарын 3-нд тэр найзуудаа цуглуулж эцэг эхээ алхахад туслах юм бол дараа нь өв хөрөнгийг нь найзуудтай хувааж өгнө гэж амласан байгаа. Тэгээ найзууд нь ч гэсэндээ үүнийг нь сонсоод зөвшөөрцгөөсөн. Хэд хоног төлөвлөж арх уулгаж унтуулад дараа нь алах, эсвэл осол мэт харагдуулах, эсвэл им уулгаад хордуулж амь насыг нь хөнөөх гэх мэтчлэн янз бүрийн аргыг хоорондоо хилэлцсэн. Ингэж агаад эцэст нь нойрны им, калиен хлоридын тарилга ашиглахаар шийдэж совилгчаар ажилдаг найз нь эмнэлгээс нойрны им тариур хүртэл хулгайлж авчирсан байгаа. Хэрэг гардаг өдрийн орой эцэг эх нь танил найзынхаа найранд явчихсан байсан. Тэгээд найраа тараад гэртээ ирэхэд нь Линчин Вэй эхлээд цайнд нь нойрны им хийх гэж оролцсон ч эмнээс болоод цайны өнгө нь цэнхэр өнгөтэй болоод өөрчлөгдчихсөн. Тэм учраас төлөвлөгөө нь бүтлгүүцсэн байгаа. Тэгээд шүн унттал нь аав ээжигээ хүлээж агаад унтсныхан дараа шууд хутгалж амь насыг нь хөнөөе гэж төлөвлөгөөгөө өөрчилсөн. Ингээд шөнийн 11 цагийн үед эцэг эх нь унтаад өгөхөд Линчин Вэй Сүжин хоёр давхрын унтлагын өрөөрөө хамтдаа орцгоосон. Бусад 4 эмэгтэйчүүд нь хутга бариад доор коридорт зогсож байсан. Хэрвээ дээр бүтлгүүтээ даавч хоёр нь доошоо буугаад ирэх юм бол тэднийг хутгалж хөнөөгөөрэй гэж үүргийг найзуудтай өгсөн байсан. Шөнийн 1 цаг 30 минутын үед Линчин Вэй галтгооноос
5 галтгооны хутга нэг жижиг хутга аваад бүгдийг нь найзуудтай хувааж өгсөн. Дараа нь аав руугаа эхэлж дайрсан. Тэгээ аав нь бол гинт сэрж эсэргүүцэхэд толгой биерүүн дахин хутгалсан. Дараа нь ээж нь сэрээд ээжтэй ингэж болохгүй гэж хүүгээсээ хэдий гуйсан ч гэсэндээ Линчинвэй ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр түүнийг бас хутгалж эхэлсэн. Тэмцэл 2 давхраас 1 давхар хүртэл үргэлжлүүлсэн. Найзуудынх нь ихэнх нь энэ аимшигт дүр зургийг хараад айж, зарим нь буланд нуугдаж, зарим нь зүхтах шагсан байгаа. Гэвч 2 давхраас 1 давхар руу бууж ирсэн аав ээж хоёроо Линчинвэй ямар ч өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр араас нь хөөж очин үргэлжлүүлэн хутгалсаар л байсан. Эцэст нь ээжийнхээ цээж рүү маш гүн хутгалж дараа нь аав руугаа дайрч Сүүжэнтэй хамт аавынхаа амь насыг хөнөөсөн байгаа. Хэрэг дууссаны дараач Линчинвэй тайвшраагүй аав ээж хоёр нь амьд үлдсэн байж магадгүй гэж үзээд найзуудыгаа дахин дуудаж эмнэлгийн мэдлэгтэй байсан Жобси инээр цогцост калиен хлорид шахуулсан. Өөрөөр хэлбэл бүр үхсэн эсхийг нь баталгаажуулсан гэсэн үг. Дараа нь тэр хэргийн газрыг шатааж устгах санал гаргасан ч найз Сүүжэн нь түүнийг зогсоосон. Ингээд бүгд хэргийн газрыг орхиод тэр чигт нь орхиод машинаар зүхтаж уул руу явцгаасан байгаа. Хамгийн аимшигтай нь тэд явах замдаа айдас гимшилт дарагдахын оронд удахгүй авах мөнгө хөрөнгийнхөө талаар ярьж бүр жижигхэн баяр тэмдэглэж байсан. Өөрсдийгөө удахгүй баян болно л гэж бодцоосон байгаа. Мэдээж удалгүй бүгд бол баригдсан. За ингээд шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурлаар бол Линчинвэй болон найзууд нь өөрсдийгөө өмгөөлөхийг оролцсон. Найзууд нь хамт төлөвлөсөн нь үнэн. Гэхдээ бид айгаад зугтсан, шууд хутгалж алаагүй гэж мэдүүлэг өгж өөрсдийгөө өмгөөлж исэн. Гэвч шүүх тэднийг хамтран төлөвлөсөн, оргон зайлсан, дараа нь бүр баярлаж байсан зэрэг нөхцөл байдлыг нь маш ноцтойд тооцсон. Ингээд Сүүжэнд 16 жил, Лайнд 10 жил, Люишинд 5 жил, Жангюрууд 14 жил, Зүсинд 13 жилийн ялыг тус оноосон. Харин гол хэрэгтэн болох хохирогчдын хүү Линчинвэй 2002 оны 1 сард 22 настай Линчинвэйд цаазаар авах ялыг оноож 4 сарын дараа ялыг нь гүйцэтгэж түүнийг цаазаар авсан байгаа. Тэр яг цаазаар авахынхаа өмнөх мөчөд нүглээ намжилж буй мэтээр эргэтнээ хандивлах хүсэлт гаргаж зүрх, бөөр, эвэрлэг, арьс зэрэг эд эргэтнээ хүмүүст хандвалсан. Тэгээ хэдийгээр мэдээж бол түүний эд эрхтнүүдийг авсан хүмүүс хөл амьдралтай тэмцэжсэн өвчтөө хүмүүс байсан. Тэгээд хид хідэн хүмүүс бол амь нас аврагдсан. Гэхдээ амь нас аврагдсан ч гэсэндээ ийм аимшигтай эцэг эхээ хамгийн аимшигтай зэрлэгээр хөнөөж эцэст нь цаазаар авахулах ял авсныхаа дараа эргэтнээ хандулж ийн гэдэг нь бол мэдээж түүний хийсэн үйлдэлийг олвол ерөөсөө зөвтгөх шалтгаан болж чадахгүй гэдэг нь бол тодорхой. За тэгээ хэрэг бол үгээр дуусаагүй 2013 онд энэ хэрэгтэй холбоотой дахин нэг маргаан дэгдсэн. Учир нь Хамсаатан Жангюруу 14 жилийн ял авсан ч гэсэндээ хугацаанаасаа өмнө суллагдаж дараа нь зах дээр бусдтай маргалдаж бүр хүчил тэр хүн рүү цацаж хутга барин хөнөөсөн шинэ хэрэгт холбогдсон байгаа. Тэгээ энэ нь бол шаврангийн ял түүнийг огт засаж хүмүүжүүлж чадаагүй гэдгийг харуулж байгаа юм. За ингээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай юм харгас хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэг бол эрх танх өссөн, харт тамхи арх завхралд авцсан хүү эд хөрөнгийн төлөө өөрийнхөө төрсөн эцэг эхийг найзуудтайгаа нийлж хэрцгийгээр хөнөөсөн маш аимшигтай ийм хэрэг байлаа. Тэгээд хэдийгээр хүүгээ олвол ямар ч эд баялгаар дутаахгүйгээр хүссэн болгоныг нь авч өгч өсгсөн ч гэсэндээ эцэг эх нь бас хүмүүжлтээр нь огт анхаарахгүйгээс болж хүүний аимшигтай араатан болж өссөн ч байх магадлалтай гэж бол би харсан. Тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож гин өөрт төрж байгаа сэтгэгдэл бие биендээ сэрэмжлүүлэхийг сануулахыг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээр лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.